орчлон ертөнц гэдэг нь бидний хүрээлэн буй бүх зүйлс болоод бидний тойрон буй тоо томшиг оддын бөөгнөрл юм. Энэ нь ямар нэгэн орон зайн болон цаг хугацааны хязгааргүй бөгөөд ус төрөгч гээлий бусад элементээс тогтох ба бидэнд үзэгдэх тэнгэрийн эрхсэн одод, гариг, тэдгээрийн дагуулууд, сүүлдод ба солируд, астероидууд юм. Бидний амьдарч буй орчлон ертөнцийн нь ойролцоогоор 15-аас 17 миллиард жилийн өмнө их дэлбэрэлтийн дараа үүссэн. Түүний дараа хэдэн тэрбум жилийн турш энэ дэлбэрэлтээс үүссэн ус төрөгч гээлийн хинээс орчлон ертөнц тогтож байв. Улмаар энэ хин мананцар дотор тогтворгүй байдал бий болж мананцар бөөгнөрч эхэлжээ. Тэр бөөгнөрсөн үүлнүүд анхны оддыг бий болгож мананцар дотор хий тодорхой нэг хэсэгт бөөгнөрч эхэлсэн байна. Орчлон ертөнцийн одод янз бүрийн системийг бүрдүүлдэг бөгөөд хүндийн төвөнд тойрч иргэдэг. Тоо хэмжээгээр асартай модын системийг галактик гэж нэрлэх ба тэд 10,000-аас хол нь 1 миллиард гэрлийн жилийн зайтай оршдог. Бидэнд хамгийн ойр орших галактик нь Андромедийн мананцар. Тэрээр сая 500 мянган гэрлийн жилийн зайд оршдог. Дэлхийд хамгийн ойр орших шар дунд зэргийн од буюу асартан плазмын төв төрших шатаж буй хэм бөмбөрцөг нь нар юм. Диаметр нь дэлхийгээс 109 дахин том. Эзлэх нь 125 сая дахин их. Нарны системийн нийт массын 9986%-ийг нар эзэлнэ. Гэхдээ хинээс бүрдэх хүчээр нэгтэн бага. Дэлхийн нэгтийн 4-1-тэй л тэнцэв. Химийн нэрлэгийн 79% нь ус төрөгч, 20% нь гээлий. Нарны аймаг нь нар, түүнийг татах хүчнийх нь улмаас тойрон ирэх 8 гариг. Тэдгээрийн дагуулууд маш олон тооны жижиг битүүдийг багтаасан систем юм. Хүмүүс байгаль ертөнцийг хүрээлэн буй хамгийн ойр дэх зүйлсээс эхлэн таньж мэджээ. Дэлхийг гео дэлбэртээ нарыг тойрч иргэдэг зэргийг тогтооход олон зуун шаардагдсан юм. Одод бол манай нартай л адил бөгөөд гагц зүүн нэгэн алт хол өршдөг. Нарыг тойрон гаригууд, үүнийг тойрон тэдгээрийн дагуулууд эргэж байдаг гэдгийг баталсан явдал нь дундад зууны шинжлэх ухааны хамгийн том ололт байлаа. Орчин үеийн одон орон судлалын онцгой хөгжил, техникийн дэвшлийн дунд өнөөдөр бид орчлон ертөнцийн тогтцын талаар ариун их мэдлэгтэй болж тэнгэрийн янз бүрийн эрхсийг их дэлхийгээсээ төдийгүй сансрын хөлөг, станцуудыг ашиглан өргөн хүрээтэй судалгаа хийж шин мэдээллийг олж авсаар л байгаа юм. Нарны систем нь галактикийн төвөөс 10,000 парсек, хавтайгаас хойшоо 25 парсекийн зайд орших ба нар 8 том гариг, 1000 жижиг гариг, сая орчим сүүлдод солир, гариг хоорондын хийнээс тогтдог. Гаригуудын хэмжээ, химийн бүтэц, масс, нягт, эргэх үеэр нь дэлхий тус, бархас бит тус гаригууд гэж хоёр бүлэг болгоно. Үүнд дэлхийн хэв шинжийн гаригууд нь бууд, сугар, дэлхий, ангараг. Бархас битийн хэв шинжийн гаригуудад бархас бит, санчир, тэнгэрийн ван, далай ван ордог бахнэ. Нарны аймгийн тухай эртний үйл сургаалуудад орчлонгийн төв дэлхий хөдөлгөөнгүй орших ба бусад гариг ирэхс түүний тойрон мэрэгэн хэмээн 16 дугаар зуун хүртэл үзсэн юм. Үүнийг дэлхий төвд онол гэх ба Птолемейн систем гэдэг. Харин орчин үеийн сургаалуудад нар төвд онол буюу орчлонгийн төвд нар оршин, бууд, сугар, дэлхий, ангараг, бархас бит, санчир гаригууд түүнийг тойрон иргэнэ. Дэлхийн нарнаас 3 дахь замаар нарыг тойрч тэнхлэгээ иргэдэг ба түүний сар тойрон иргэнэ. Сар нь дэлхийг 384,000 км радиустай тойрог замаар эргэх ба ийм зайг цагт 100 км хүртэл галт тэрээр зогсолтгүй явна гэвэл хаалцчиг шахам хугацаа шаардна. Гэтэл вакуум гэж нэрлэх нийт зэрэг орчинд гэрэл тарах хурдаар энэ зайг дөнгөж 1 секунд гаруй хугацаанд дуулна. Агааргүй орчинд гэрэл тарах хурдыг орчлонгийн хамгийн дээд хурд гэж үзэх ба энэ хурд ойролцоогоор 300,000 км/сек байдаг тул нарнаас цацрах гэрэл дэлхийд ердөө 8 минут гаруй хугацаанд ирэх нь байна. Тэнгэрийн эрсийн хэмжээд зайг тодорхойлохын тулд гэрлийн жил болон парсек гэсэн хоёр ойлголтыг авч үздэг. Нэг гэрлийн жил нь гэрэл нэг жилийн хугацаанд 300,000 км/сек хурдтай явж өнгөрөх ба нэг парсек нь 326 гэрлийн жилдээ тэнцэнэ. Манай нар галактикийн төвөөс 32,600 гэрлийн жил орчим зайд оршдог. Цэлмэг шөнө тэнгэрийг загасан татсан цайвар зурс ажиглагддаг нь эрт цагаас энэ цайвар зурсыг улс үндэстэн бүхэн гайхан ажиллаж янз бүрийн нэрээр нэрлэж байжээ. Тухайлбал монголчууд тэнгэрийн заадал, бадам гарав, тэнгэрийн ойдол, эрхтийн зам, сүүн зам хэмээн иргэдэж ирсэн байдаг. Харин одоо бүдээрийг солирын тухай судалцгаая. Солирын орон зайд буй тоосны хөрөнгөл буюу чулуулын хэлтэргийг солирын бэлт гэдэг. Харин шатцлаас рүүгээр дэлхийн газар дээр унж ирэх солирын бэлтийг солир гэдэг бөгөөд солирыг унсан газрын нэрээр голдон нэрлэдэг. Энэ замаар дэлхий дээр унж ирдэг 200 тонн орчим бэлтийн ихэнх нь тоосны жижиг ширхэг төдийч 20 орчим солир байдаг. Нойлгаас нь хамаарч солирыг 3 төрөлд хуваадаг. Үүнд төмөр солир, чулуун солир, холимог солир хэмээн ангилдаг. Чулуун солир их байх магадaltaй боловч олсон солирууд ихэнхдээ төмөр солир байдаг. Дэлхийн гадар дээр том солир унснаас үүссэн өвөрмөц хэлбэр нь сарны гадаргад зонхлох өргөх тогооноос ялгаагүй харагддаг.
Монголд солир унж байсан мэдээ олон. Жишээ нь 1933 онд Өмнөгов аймагт Ноён богд, Говь Алтай аймагт Аж богд, хамгийн том нь Ховд аймгийн Булган сумын нутагт дах Мөнгөн дөш солир юм. Энэхүү бичлэгээр бид орчлон ертөнц ба нарны аймгийн талаар ерөнхий мэдээллийг хүргэлээ.